Өглөөний мэд. За бид нар өнөөдөр борооныхоо 2 дахь өдөр одоо Дэрапук хийдээс Зутулпук хийд хүртэл 20 км замыг туулах ёстой. Замдаа одоо 21 дарихийн даваа буюу Дулмаагийн даваа гэдэг 5650 метрийн өндөртэй даваан дээгүүр давнаа. За бид өглөө 6 цагт гарсан. Тэгээд эхний энэ цайны цэг дээр ирээд өглөөний цай ууж гин. За бидний ард яг Кайлас бол харагдаж байгаа. За ингээд яваад байна да. Одоо эндээс даваа хүртэл 4 км яваад давааны орой дээр гарна. Энэ даваа хүртэл бид нар бол өглөө гараад эхний өксөрөө давтсан. Одоо нэг огцом нэг өксөөд тэгээд жоохон тэгшиг явж байгаа дахиад нэг өгсөн дөө. Тэгээд давааны орой дээр гарнаа. Чопателей. Яа. За. Манай хөлтөө гараад. Улсын цэгээс Дэрапукаас 2 км яваад энэ ихний цайны газар. Өглөөний цай уух гэж байна. Төвдүүд байна. Зөндөө хүмүүс байна да. За Дулмаагийн давааг давхад одоо нэг ийм зутан уугаад тэрийг мантуу өгнө гэсэн. How to say thank you. Tuchena. Янзы. Тасарчжээ. Баярлалаа. Янзы шүү. За бид нар энэ Кайлас уулын одоо энэ Тэнгэрийн зам гэдэг энэ одоо нөгөө үнийг нөгөө шувуунд хайж өгдөг оршуулгын ясны зам үйл байдаг. Тэр Тэнгэрийн замаар явж байна. Энэ нэг одоо цаана харагдаж байгаа уулын наадад бид нэг даваан дээгүүр авах юм. Тэн дээр нэг юм тавцсан байна. Тэн дээр энэ одоо оршуулах зам үеийн ажиллагаа явагддаг. Тийм газар байгаа. За энэ засцсан зам юм болж байна. Тэнгэрийн зам буюу оршуулгын зам гэх юм. Тийм зам юм байна. За ингээд нөгөө Тэнгэрийн зам маань үргэлжилсээр л байна. За тэр цаад уулын наагур хадаг яндар харагдаж байна. За тэрүүгээр Дулмаагийн даваагаар өксөж байгаа хүмүүс байгаа. За энэ хойгуур болохоор нөгөө өксөн хүнээ шувуунд хайж өгдөг гэх юм аа. Тийм зан үйлийг Тэнгэрийн оршуулга гэдэг. За энэ төвдүүд ер нь хүмүүсээ 5 төрлийн зан үйлээр оршуулт юм байна. Тэрний хамгийн дээд одоо өөрийнхөө болон ямар нэгэн өвчин ингээгүйгээр өөрийн байгалийн жамаараа нас орсон одоо тийм буянтай хүмүүсийг шувуунд тас шувуунд хайж өгд юм байна. Тийм бол Тэнгэрийн зам. За бидний хойдолд одоо яг энэ хаттай уулыг цаагуур харагдаж байгаа цас дөргөл бол Кайлас уул харагдаж байна. За энд нэг юм тэр үүдэн дотор байгаа нэг сэтэрхий онь харагдаж байна да. За энийг нууц даваа гэдэг юм байна. За энэ нууц даваагаар давахын тулд Кайлас уулыг 13 удаа тойрсон байх хэрэгтэй манай гороо хийж. Тэгээд тийм болцлоо биелүүлсэн хүмүүс нь одоо тэр нууц даваагаар давж сүүлийн 2 15 дахь тойргоо хийж дуусгах юм байна. Дэшидэлэг. За энэ бидний урд явж байгаа төвдүүд бол зүүн төвдөөс ирсэн хүмүүс юм байна. Say something. Дэшидэлэг. Бид бүгдээрээ одоо ингээд Дулмаагийн даваад өсөж байна.
Ирэхээ бариад явж байна. Умдари дудари дури суха. Гөрөн бочээ. Гөрөлөн бочээ. Сүлжээ байна уу? Байна шүү дээ. За. Асуудал алга. Аа? Асуудал алга. Асуудал алга. Кайлас уулын горооны замыг ингээ тойроо явж хат. Замын дагуу бүхэлдээ сүлжээтэй юм аа. Тасархай тий. Тий. Үнэн дээр одоо ингээд бид нар одоо ингээ онлайнаар одоо захиалга авч мөргөл хийн. Хүчил төрөгч ирэлцсэн дээр шүү дээ. Тий. Одоо өөр газар хэмнээд байх юм байхгүй шүү. Амьд байх юм байна. Хүчилтөрөгч одоо энэ өндөрт аялахын хүчилтөрөгч одоо маш их хэрэгтэй байдаг. Гэтэ ер нь бол шүү дээ. Өндөр тэгээ яхад бол юма хэмсээр хагаад хамгийн сүүлийн мөчл бүгдийн тусгат юм байна. Замын тур ширэглэхгүй байж байгаа л яг энэ чирэл бүгдийн тусгах гэж бодлоо шүү дээ. Зөв. Маш зөв. Одоо энэ уулын гайттай явж байгаа юм чи одоо ухааны далай үнтэй ч. За энэ чулуу нөгөө нэг ирээдүйн амьдралаа зөвнөж сайн сайхан амьдрахын тулд одоо мөрөгдөг ийм чулуу юм байна. Нэг нүдээ анжаагаад нэг нүдээрээ хараад за тэр уулан дээр байгаа чулууг хард юм байна. Энэ толь чулуу гэдэг нэртэй ийм чулуу юм байна. Ингээд ирээдүйн сайн сайхныхаа төлөө ингэж мөрөгдөж чулуу байна шүү. За энд нэг юм сонин чулуу байна. Та бүхэн харж байна уу? Яг ийм 3 чулуу. За энэ чулууг дээдлийн 2 чулууг нь Нарвенчин Милрапа 2 цуг тэнгэр рүү шидсэн юм байна. Тэгээд шидсэн чинь газарт буухтаад дээрээсээ яг ингэж давхралдаж буусан чулуу гинэ. Тэгээд Who's that man? No, on the rock and the statue. Yes, it's Milarapa. Милрапа? Yeah. Тэр цаана байгаа зураг бол Looks Мелбогд юм байна. За энэ Мелбогд Нарвенчин 2 бол энэ Кайлас уултай бас их нэлээд салшгүй холбоотой хүмүүс юм байна. Тэгээд домгоор бол домгоор ч явах уу ер нь тэгээд бодит хүмүүс юм байна штэ. Тэгээд Кайлас ууланд энэ 2 авирж байгаа. Тэгээд эхлээд Нарвенчин мань эхлээд төрүүлээд гардын даваан дээр Мелбогдын шав төвөө тэнд Нарвенчин төрүүлээд энэ Кайлас уулын шавруу дээр гарлаа штэ гэд Милрапад шавь нь хэлсэн юм. Тэгтэл харин Нарвенчингийн барьж явсан цан хэнгэрэг гэх юм уу? Тим юм унаад тэр хооронд нь Мелбогд төрүүлж гарсан юм байна. Тэгээд Мелбогд одоо энэ Кайлас ууланд төрүүлж гарснараа одоо ялагч болоод тэгээд одоо бясалгал хийх эрхээ өөртөө одоо газар нутгаа эзэмсэж авсан гэх юм уу. Гэтэл Нарвенчин түүнээс гуйжээ. Би ч гэсэн надад чи ч гэсэн одоо нэг юм бясалгал хийх газар өгөөч гэж гуйсан юм байна. Гэтэл Милрапа Кайлас уулын цаснаас аваад шидсэн гинэ. Тэгээд нэг газар тэр цаснд буусан газартаа чи бясалгал хийж болно гэсэн юм байна. Тэгээд тэрний дараагаар Нарвенчин яг тэр цас буусан газарт нь өөрийн хийдэ байгуулсан юм байна. За тэр хийдийнх нь нэрийг Янта. Чунда. Narvechin's monastery is a Янта. No, Narvechin is The snow. Yes. That one is Gyangcha. Янта. Gyangcha. Гямча гэдэг хийд байдаг Gyangcha юм. is a measurement. Ер нь гямча гэдэг нь болохоор төвдийн нэг хэмжих нэгж юм байна. Тэгээд 20 км хавцаа газар нутагт одоо Нарвенчингийн гэмтэм фестивал хийх. Тэгээд тэндээ хийд байгуулах эрхээ олж авсан гэж энэ төвдүүд ярьдсан байна.
За бид нар Дулмаагийн даваа өд буюу 21 дарихийн даваа өгсөж байна. За цаана харагдж байгаа застаа бол Кайлас уул. За ингээд мөргөлчд, явган аялагчд Кайлас уулыг сонирхож аялж байгаа хүмүүсэнд Оросууд, Казахстан, Испани, Итали, Америк янз бүрийн хүмүүс явна да. За энэ одоо Дулмаагийн даваа өдөө одоо ингээл мөргөөл гардаг байх нь дээ. Энэ сонож мөргөөд явах ажил бол бас л чанга харагдаж байна. За 3 алхаад тухай газар түргээд гараа ингээд тэгээд толгой дээр гараа авцраад тэгээд мөргөж байна. За бид нар одоо нэг 5400 орчим метрийн өндөрч яваа юм шиг байна. Ингээд сунаж мөрөхөд зүгээр алхаж байгаа хүн бол бас өндрийн нөлөөлөлд орж штэ амьсгалаа. Энэ бол өстой чанга ажил хийдэг юм. Дашидилээ. Энд жоохоо хөөхтэй. Энэ жоохоо хөөхтэй горооны замд ээж автагаа цуг мөргөөж явж 4 настай гинэ. За ингээд Дулмаагийн даваан дээрээс наран мандлаа. Нарны туяа ороод ирлээ. Энэ зам дагуу бол ийм хогийн бошгнууд байт юм байна. Тэгээд эдрийн ингээд хүмүүс зөөгөд буулгачтай байна. Энэ голдуу бол өчигдөрөгчийн боллоо их хаягддсан байна. Дээрэс нь одоо энэ нөгөө глюкозын бэлтгэлүүдийг бэлдэж зардсан юм байна. Энэ өндөрт зарим хүмүүс нөгөө хоол унд идэж чадахгүй байдаг учраас шууд глюкоз шахаад тэгээд глюкозоо өгд юм байна. Тэгээд тэрнийх нь хог бас энэ мессер харагдах юм аа. Ер нь гэхдээ горооны зам нь бол их цэвэрхэн юм биш үү? За энэ урд харагдаж байгаа энэ хадаг яндар болцсон байгаа зам бол одоо дархийн даваа өд өгсөх зам юм байна. За өнөөдөр манай группээс 6 хүн явж байгаас 3 нь морь унахаар болсон. Яг бас өндөр нөлөөлөд дэшигээ халахж чадахгүй байна. Тийм учраас морь унуулаад. За манай гурван гишүүн гайдахаа хамтар алхаад Дулмаагийн даваа өдөө явж байна. Харьцангуй одоо өндөр нөлөөлөд тарих толгой өвдөө сүйд болох юм бол өс гайгүй байна. Хацтай байна энэ жил өндөр тас гайгүй хурдан тасж байгаа юм байл үү дээ. Тэр даваа өдөө өгсөж байгаа хүмүүсийг харж байгаа нь тэр ингээд өгсөн дөө. За ингээд ард чинь Кайлас бол. Кайласыга дөрвөн талд нь гарч хараад тойрох горооныхаа замд ингээд бүх талаас нь Кайлас уулаа хараад явдгаараа энэ уулын энэ горооны замын гол онцлог нь байна. За Дулмаагийн даваа өгсөө явж байна. За энэ өөдөө бас ингээд сонож мөргөөд хүмүүс явд юм байна. Бас л чанга ажил байна.
Энэ лам нар бас ном содраа үрээд явд юм бас нэг тийм орчин үеийн цүнх мөнхөс яг хуучны байдлаар нь үрээд явд юм байна. За энэ зөрөө яваад байгаа хүмүүс нь өчтөр та нарт хэлсэн бон мөргөлтнүүд. За төвдүүд нь бол бон мөргөлтөө хэрвээ хиндүү гаралтай хүн байх юм бол жайны мөргөл юм уу? Тийм мөргөлтнүүд байна. За энэ нортонгууд явах тийм. Читэрхчийн бодлоо наамдаа эцдэг. Ой явж гинөө. За энэ дархийн даваан дээр нэг юм овоо байд юм байна. Энэ овоо нь болохоор ээж аавдаа ээж аваа алдсан ээж аваараа амьд сүрүүнд байгаад нь ч гэсэн баярлаж талархсан сэтгэлээр мөрөгдөг юм гинэ. Тэгээд мөрөгөөд энэ овоогоо тойрдог. Зя баргал давны ороод гараад ирлээ дээ. 5650 метрийн өндөр 21 дарихийн даваа буюу Дурлмала пас. Бичлэг хийгээ явахаар бас амьсгаад байна. Хатдаг яндар болсон л даваан дээр бас хийж аав маавынхаа зургийг авцраа тавьдаг болтой юм. Тэрсөө мөкэнда. Тэрстэй. За 21 дарихийн даваа гэж иймэрхүү даваа байд юм байна. За орой дээр нь гарч байгаад яг оройн ямар байдгийг харуулнаа. За Дулмаагийн даваа гэдэг энэ тэр чигээр хиймрийн дарцаг болсон юм даваа байна. Баруун талынх нь уулан цастай. За төв датуу бол зүгээр унгас алдаад гарч штэ. 5650-аас өндөрлөлтөд хүрэх. Чи одоо Эльбрусаас өндөр баг шүү. Тийм ээ. За энд нэг юм таамай болсон газар байна. Бодвол бас нэг ариун газар баг та. За энэ Дулмаагийн даваанд кафе өмнө одоо ингээд юм нарц энэ их дэлхийгээ цэвэр цэмцгэр байлгах хүн ардыг аюулгүй байлгах тал дээр ингээд юм өргөд одоо юу гэдэмдээ би бас өвгөн сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд арц хүч шатаад юм байна. За энэ ер нь
Дөрвөн Just came like maybe 5 minutes ago. гол шашны хүмүүс энд ингээд эв найрамдалтайгаар гороогоо игээ сайхан тойроо бие биендээ туслаад явцдгийг байна. Энд бол одоо шиг энэ бүчүүд байна. पता नहीं मेरा खुद का टाइम बहुत लगेगा सामान सारा उसमें ये उसके पास ही पूरा ये 90 भी होना चाहिए क्या ये सब पकड़ो तो ऐसे 90 भी होना चाहिए हाँ वो तेरा आ गया देव आ गया आगे देव थोड़ा ठीक है За хүмүүс умдараа идүүдээрээ дүүрий сухаа умдараа идүүдээрээ дүүрий сухаа умдараа идүүдээрээ дүүрий сухаа гэж уншаад гардыг байна. Наа чи яадаг гин. Түрүү нэгдээсэн. Өмнө наснд болно энэ насанд хийсэн нүгэл хилэнцээ чи арилгадаг аршаан байдаг гэдсэн. Тэрний юм байна л да. За хүмүүс ингэж гараа угаагаа тэрнийг юм руу цацаад байна. Бодвол очиртой баг. За олонд нүгэл хийсэн байлгүй одоо бодоод очиод гараа угаая та. Ингэж нүгэл хилэнцээ арилгахын тулд ингэж гараа угаад юм байна. Тэгээд ингэж энд ингэж угаачаа дараа нь эндээсээ гэж авд юм байна. Давааны орой дээр гараад ирлээ. Заманы За манайхан ингээд дулмаагийн даван дээр ингээд гараад ирсэн байна. Strong man. За бид нар одоо дулмаагийн 21 дарихийн давааны дээр байна. Тэгээ доор харагдж байгаа номин ногоо нуур бол энэрл нэгүүлслийн бодисатвагийн нуур гэдэг юм байна. Бодисатва нуур. Тэм чунда our guide offering something. Reading. 전주 심처럼 뭐지 마티바 남기 교지 기바 냠바 내가 양 공내 공도 배워라쇼. За би бол умдари дүүдари дүүрий суухаа гэдэг үг л мэднэ. Тэгээд болоо. Яг энийг энд уншдаг гэсэн. За хүмүүс ингээд эндээс юм цацаал. 21 дарихийн даваа. За ингээд энэ даваанаас ингээд доошоо ингээд бууж байгаа. Тэр доор нь за энэ доор харагдж байгаа номин ногоо нуурыг номин ногоо нуурыг энэрл нэгүслийн бодисатва нуур гэдэг юм байна. За эцэндээ бол Кайлас уулынхаа бид нар зүүн талын сугаар нь давж байна гэсэн үг. Тэгээд даваад харангуут ийм их зэгц цалчим хатан хисаануудтай ийм газар байна да. За дулмаагийн давнаас уруудаад энэ хавцал зүүн талынх нь хатан хавцлууд их өндөр юм аа. Тэгээд бид нар бас их азтай байна. Өчтөр тэнгэр ерөнхийдөө бүрхэг үүлтэй Кайлас уул бол нэг за үнэндээ нэг 10 секундэд л нэг нээгдэж харагдсан. Тэгээ өнөө өглөө хүчтэй салхитай байсан. Үүлээ хөөгд их сайхан харагдаж сайтай байсан. За дахиад тэнгэр салхиныг үл гараад ирлээ. Үдээс хойш дахиад хаах юм.
This is the Бат хаана. Энэ уруу ингээд хүмүүс ингээл бас сунаж мөргөөл ороод ирдэг. Зарим хэсэг газар нь бол үнэхээр хэцүү, тэр газрууд дээр яаж сунаж мөргөж орж ирдэг юмс. За ойлгосонгүй. Зарим газар нь бол хэцүү газар харагдана. За тэр доор оршуулгын зан үйл үлддэг. Тэнгэрийн зам харагдаж байна. За Дулмаагийн даваанаас буугаад тэгээд энэ давааны эхэнд байгаа гест хаус дээр ирлээ. Энд цай уугаад нөгөө морьтой явсан хэдийг хүлээнэ. Тэр хэд одоо бас